Сайн байна уу? Би Дорчим Довгтой Эрдэнэт байна. Би дугуй спортоор 5 жил хичээлж байгаа. Улаанбаатар нийгэмлэгийн тамирчин, Аз авиргын хос мөнгөний медальтай тамирчин байгаамаа. Улаанбаатар хотод анх удаа зохиогдож байгаа дугуйн өдөрлөгт манай мэргэжлийн тамирчид болон дугуйчид бүгд цуглана. Та нар ч гэсэн хүрэлцэн ирээрэй. Нэгт хоёрт Улаанбаатар хот маань өөрөө маш жижигхэн тойрогт хамрагддаг учраас хүн болгоныг дугуй ямар ашигтай вэ гэдгийг тэнд очиж танилцаж, автомашинаасаа бас нэг татгалзаж, дугуй унж маш тийм ашигтай байдлаар ажлаа амжуулаад маш богино хугацаанд ажлаа амжуулдаг байгаасаа гэж хүмүүсийг уриалж байгаа учраас энэ өдөр та бүхэн заавал ирж дугуйн тухай мэргэжлийн болон аяллаа болон дугуй ер нь хүний амьдралд би ямар ашигтай вэ гэдгийг заавал ирж судалж тэгээд дугуйтай өдөрлөгт бүгд хамрагдаарай. Би анх дугуйн дээр гарахдаа 128.6 128 кг жинтэй байсан. Тэгээд 5 жилийн дотор нийт жингээс 70 илийг хассан байна. Дээрээс нь би тамирчин болсон байна. Дээрээс нь Аз авиргын хос мөнгөний медальтай болсон байна. Тэгээд ер нь бол дугуй миний амьдралыг маш их өөрчилж байгаа. Тэгэхээр би ч гэсэн чадсан. Тэгээд ээжүүд та нар ч гэсэн чаднаа. Тэгэхээр ээжүүд ямар нэгэн ашигтай байдлаар ингээд цаг заваа дугуй аваад бас байгаль ер нь бол ажлаа амжуулахдаа хүүхдүүдээ салхилуулахдаа заавал хүүхдүүдээ ч гэсэн дугуйтай нөхөрлүүлээд өөрсдөө ч гэсэн энэ биенийхээ эрүүл мэндийг бодвол алхах, дугуй унах энэ юм заавал хамрагдаарай л гэж хүсэж байна. Нийслэлчүүд дугуйтай Улаанбаатарт нэгдхийг уриалж байна.